За санхүүгийн хэрэглэгчийн үйлчлэгээ үзүүлэх эрхийг хамгаалах тухай хууль бол дэмжиж байгаа. Энэ бол одоо нэг шаардлагатай хууль гарцаагүй. За энэ дээр нэг хоёр асуулт байна. Нэгдүгürt энэ мантаа гишүүн асууж байна, уян гişг гишүүн асууж байна. Энэ маргаан шийдвэрлэх удирдах зөвлөлийн томилгоог эдийн засгийн байнгын орооийг хийнэ гэдэг чинь өөрөө улс төрийн нөлөөлөлтөй томилгоо болох гэдэг. Дахиад энэ заалтан дотор эдийн засгийн байнгын ороо чинь томилгоо цалин, төсвийн, журмын батлна гэж байна. Тэгэхээр би энэ асуултыг нэг ажлын хэсгээс биш эдийн засгийн байнгын орооны дарга алхах зөвлөхөөс асууя. Манай улсад ийм жишг байдаг юм уу? Та одоо ерөнхийдөө бол энэ бүтцээр бол удирдах зөвлөлийн маргаан шийдвэрлэх удирдах зөвлөл гэдэг чинь нэг төрлийн шүүх үлжээд шүүгч томилдог дарга болох гэж шүү дээ. Ер нь бол баг ерөнхий шүүгч болох гэж шүү дээ. Эдийн засгийн байнгын орооны. Тэгэхээр энэ хууль зүйн ийм жишг байдаг юм уу? Дүгнэлттэй юм уу? Хоёрдугаарт ажлын хэсгээс асуух гэж байгаа юм. Сая уян гişг гишүүн асууж энэ за сая болормоо гишүүний хууль санаачлагчийн тайлбарыг бас сонслоо, танилцлаа. Үйлчлэгээ үзүүлэгч нь өөрөө маргалдах эрхгүй байгаа нь Монгол улсын үндсэн хуулийн иргэн хуулийн этгээд ижилдэх хэрэгтэй байна гэсэн заалттай зөрчилдөг. Энэ дээр хууль зүйн дүгнэлт байгаа юу? Энэ хоёр асуултанд хариулт авъя. За ажлын хэсгэлээ хариулж байгаа. За 4 номер микрофон дараа нь нэмэлт өгье. Монгол Улсын үндсэн хуулийн дээр бол иргэн бүр хуулийн өмнө тэгш хэрэгтэй байна гэсэн хуулийн зохицуулт байгаа. Түүнээс биш аж ахуйн нэгж гэдэг бол ойлголт байхгүй. Мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэгчтэй холбоотой зохицуулт бол оруулж байгаа. Мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэгч нь гэхдээ тухайн одоо юу гэдэг нь тодорхой хэмжээнээс давсан тохиолдолд бол мэдээж шүүхэд давж залтах нь нээлттэй байгаа л. Хуулийн дээр байгаа 80 сая төгрөгөөс дээш хэмжээний одоо юу гэдэг асуудал дээр тухайн мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэгч нь бол иргэний иргэн шүүхт бол хандаад явах нь бол нээлттэй байна. Түүнээс доошхыг бол хэрэглэгчийн талд бол шийдвэрээр бол зохицуулсан байгаа. Олон улсын жишг бол яг ийм байгаа. Жишээлбэл 400 эдвүлээ 450 мянган паунднаас дотогш бол давж залтах хэрэггүй байгаа. Ер нь бол дэлхийн дийлэнх орнууд бол яг энэ дээр тухайн улс орныхоо онцлогтой хамааруулах нэг босго тавиад босго дотор бол санхүү хэрэглэгчийн талд бол давж залтахгүй байхаар зохицуултаа. Түүнээс давсан тохиолдолд бол мэргэжлийн оролцогч нь өөрөө шүүхт хандах хэрэгтэй байгаа. Манай дээр бол ийм зохицуулт. За гишүүний асуусан асуултанд бас хариулъя. Тэгэхээр эдийн засгийн энэ өргөн барьсан хуулийн төслөөр аваад үзэх юм бол эдийн засгийн байнгын ороо улсын хурлын нөгөө бүрэн эрхийг хэрэгжүүлэх албан тушаалыг томилох, албан тушаалтныг томилох ийм асуудал орж ирээд байгаа юм. Тэгээ хууль зүйн хувьд аваад үзэхээр зэрэг улсын хурлын хэн шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлд улсын хурлаас томилох албан тушаалтныг нэр зааж тодорхой өгсөн байдаг. Уг хуулийн төсөл дээр яг энэ улсын хурлын хэн шалгалтын тухай хуулийн яг уг заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар уг хуулийн төсөл дагалдаж бас өргөн баригдаагүй ийм зүйл ажиглагдж байгаа. За дээрээс нь бас энэ хуулийн төсөлтэй холбоотой засгийн газраас ирүүлсэн санал дээр энэ омбудсманы талаарх зохицуулалт нь болон энэ шүүхэд маргаан шийдвэрлэх асуудлууд нь хууль зүйн зөрчилтэй байж болзошгүй гэдээ бас ийм засгийн газраас ирүүлсэн санал дээр бичигдсэн байгаа юм. Тийм учраас би бол хувь гишүүнийхээ хувьд бол энэ улсын хурлын дэгийн тухай хуулийн 35-ын 4 заасны дагуу санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай энэ хуулийн төсөлд улсын хурлын тамийн газрын дүн шинжилгээ хийлгэх хууль зүйн зөвлөмж гаргуулах бас ийм нэг ормын санал гаргая гэсэн ийм бодолтой л байгаа гэдгийг бас хэлчихье. Тэгээд асуулт хариулт дууссаны дараагаар бас энэ ормын саналыг бас гаргая гэж бодчих. За болормоо гишүүн нэмэлт тайлбарыг 1 минут өгье. За юу байнгын орны даргатай баярлалаа. Байнгын орны даргатай бас нөө хурлын өмнө уулзахад яг хоёр асуудлыг бас хүндсэн. Тэгээ түүнийг тодруулсан байгаа. За яг энэ засгийн газрын хилээд байгаа санал зөрчилдөөн гэдэг байгаа зүйл нь бид нар өмнө нь нөө засгийн газраас санал авах хувилбар дээр захиргааны иргэн гэж орсон байсныг харин яг энэ засгийн газрын саналыг аваад иргэний иргэн шүүх болгосон. Тэгэхээр энэ саналыг нь бол авсан байгаа. Тэр ямар нэгэн одоо нөө зохицолдохгүй байгаа гэсэн зүйлсийг нь одоо бид нар шийдсэн гэсэн үг. Нөгөө яриад байгаа зүйлийг нь сая их тайван дэд ерөнхийлөгчийг хариуллаа. Энэ үндсэн хуулийн гэдэг байгаа зүйл бол иргэн бүр хуулийн өмнө тэгш эрэхтэй гэж байгаа болохоос биш одоо долоон буудлын должин эмээ хаан банк 2
байгууллагын хувьд ижил тэгш эрэхтэй гэж Монгол улсын үндсэн хууль заадаггүй байгаа. Тэгэхээр тэр агуулга ороогүй гэж үзэж байгаа. Бид нар бол энэ дээр дүгнэлтийг шаардлагагүй гэж үзэж байгаа.